За юу цаана guys, ээлжидгийн бэрсэндээ тавтай морил. Би нэг бодоод үзсэн чинь сүүлийн сар хагасын хугацаанд нийт 6 улсаар яг аялсан байлээ. Одоо яг 7 дахь улсаараа яг явж байна. Энэ хугацаанд гэх юм бол яг ерөнхийдөө ажиллаад аялах одоо маягаартай яг дижитал номер тийм маягаар ерөнхийдөө бол ингээд ажиллаад явсан байгаа. Тэгээ би ч яг байнга ер нь яг ингэж явахыг мөрөддөг байсан. Яг онлайнаар бизнесээ удирдаал ингээд нэг юм ахнаар байдаг байсан ч жоохон баг. Яг нэг тийм хуран ах шиг ч юм уу яваад байгаа нэг анзаарахгүй өөрөө. Тэгээ би юу гэж бодсон бэ гэхээр окей за ер нь бас тодорхой хэмжээнд нэг мөрөөдлөө биелүүлсэн юм шиг байна. Тэгэхээр бас нэг зүгээр хүмүүст хэрэгтэй байх гэдэг үүднээс хүн нэг айхтар заах гэхээс илүү зүгээр надад яг энэ нэг юм үүсгэхэд тусалсан нэг гурван ойлголтыг би зөв хуваалцсан гэж бодсон. Тэгээ бас хэрэгтэй хүндээ хэрэг болох гэж амар бодож байна. Тэгээ олон юм ярьлаа шүү бичлэг орцгоё. За эхний миний ойлгосон аягүй чухал юм юу байсан бэ гэхээр хүний стандарт нь өсөхөд дагаад орлого нь өсдөг юм билээ. Хүмүүс болохоор орлогоо өсгснийхээ араас хүний стандарт сайжирдаг гэж бодд юм билээ. Гэтэл яг эсэргээр юм билээ. Юу гэсэн үг гэхээр хүн ямар хэмжээний мөнгийг их гэж бодно тэр хэмжээнээсээ давахгүй ямар хэмжээний мөнгийг бага гэж бодно яг тэр хэмжээнээсээ доош буухгүй яг энийг юм лимитэн дотор байгаад идэм билээ. Таад өрөөний багаж хэмждэг термостат багаж мэдэх бах те өрөөний температур тодорхой дүн рүү явгангууд доош нь барьдаг тодорхой дүн рүү багасангууд доош нь яг температур барьдаг хүний сэтгэл зүйч яг адилхан ажилтдаг юм билээ. Яг таны орлого таны хийж байгаа юм яг тэр нэг термостат таны бага гэж бодож байгаа мөнгөс хязгаарч багасахгүй яа тэгэхээр бага гэж бод мөнгө чинь багасаад ирэх юм бол та anxiety мэдрээд за энэ арай багадаад дэшүүгээ буцаад ороод эхэлдэг. Амын дээрс нь их гэж бодоод байгаа мөнгө хизээж яаж зовсон тэр олдоггүй. Яг их буюу тэр мөнгө надаас дээр надаас мундаг гэж бодоод байгаа учраас. Тэгээ би яг энийг өөрчлөхийн тулд миний стандарт айгүй бага байцах буруу байцсан. Яг тэгэхээр ингээл төгрөгөөр бодохоор амар их мөнгө юм шиг те хэдэн сая гэл. Тэгээ тэрийгэ багасгахын тулд одоо ингээл нөгөө Франц, Маран, Итали гэдэг улсуудаар яваад албаар нөгөө лакшери газруудаар нь орж үнэтэй юм авч те газруудаар явж үтсэн. Тэгээ баг угаар ингээ миний зүгээр стандарт гэх юм уу нэг юу гэдгийг харах ихсээд идэв юм бэл. За тэр тусмаа ерөнхийдөө бол тодорхой нэг мөнгөн дүнгийнхаа би доор нь биш өөрөө тухайн зүйлийн дээр нь гараад ирд юм бэл. Тэгээ ерөөсөө нэг ойлгосон юм нь та хизээч ямар нэг юмны доор нь байгаа бол тэр доор байгаа зүйлийг хүртэх хэрэггүй байдаг. Зөвхөн өөр тэр ямар нэгэн зүйлийн дээр нь байгаа зүйлийг хүртэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүртэх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг та доор эсвэл ямар нэгэн зүйлийг зүхтаагаад байвал тэр зүйлээ та хүртэх хэрэггүй гэсэн. Тэгэхээр тэр стандартыг дээшлүүлэхийн тулд заавал бүр юм лакшери хүсэж байгаа тэр зүйлүүдээ бүр ингэж одоо толгоондоо бүр re-engineer хийх нь шүү дээ. Тэ? Заавал тэр ганц 2 удаа очиж тэр үнэтэй зүйлүүдийг авах нь байна. Иргэн тойронд байгаа хүмүүсээ тийм зүйлүүдийг хүрээлэх нь байна. Тэгэхээр миний ихний ойлгосон зүйл бол ерөөсөө стандартаа өсөх буюу термостат гэдэг багцаар явна. Тэ? Яг тэрүүгээр ажилдаг гэсэн. Энд дээр амар сонирхолтой миний жишээ нь юу гэхээр би нэг манай нэг Вьетнам найз байдаг байсан. Тэгээ амар сонирхолтой тэр амар заваа амьдэрдэг байсан байхгүй. Тэгээ би яагаад тэг ингээд нөгөө нэг толгооныхоо дээр ингээд юм уу яцсан бүр ингээд амар тоос мостой юм зөө. Тэгвэл монгол хүн чинь нэг юм тэрүүн дээрээ ингээд тоос мостой байж болдоггүй гэдэг ч юм уу нэг монгол хүний нэг юм цэвэр байх гэдэг стандарт байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр Вьетнам залууд бол тийм стандарт гэдэг юм байхгүй учраас тийм нохон орон шиг амьдраад болоод байгаа байхгүй. Тэгээ би тухайд яг амар сонио ойлгосон байхгүй. Ингээд ойлгосон. За хүний стандарт гэдэг юм байна. Гэр орныг цэвэрлэхэд хүртэл хүнийг цэвэрхэн байлгах, бохор байлгах гэдэг стандарт өөр байд юм байна. Тэгэхээр мөнгөн дээр ч адилхан юм. Тэгэхээр стандартаа өөрчил, стандартаа дээшлүүл. Энэ миний ихний бүх зөвлөгөө байлаа. За хоёр дахь зөвлөгөө бол нөгөө нэг өлег болтлоо явсан your network is your network гэж байгаа шүү дээ. Энэ бол аягүй чухал юм байна. Яагаад тэгэхээр бас нэг юм ажигласнаа өөр дөрөө хүн ерөөсөө эргэн тойронд байгаа юм. Хүн ер нь бол хагас самгч юм байна. Жохон боловсрцсан самгчин гэсэн үг юм байна. Яагаад тэгэхээр бид нар ерөөсөө л яг хин нэг юу хийж ийн одоо нөгөө нэг monkey see monkey do гэж үгдээс сармагчин хардаг сармагчин дагаад өрөөдөг гэж бид нар чинь өөрөө сармагчнаас бас гаралтай бид нар үг дээц гэж явж байгаа бид нар яг сармагчин шиг ажилтсан юм байна яг хин нэгнийг хараад тухайн хүн яг юу хийж ийн тэр бид нарыг шууд одоо subconsciously бид нар тэр хүнийг дөөрөөдөг тэгэхээр энэ дээр аягүй сонирхолтой байж гисэн би яг ийм бизнес хийдэг Европ залуучуудын ийм entrepreneurial одоо ийм community-д ороод хүмүүстэнтэй цаг өнгөрөөд ихсэн чинь бас аягүй сонь тийм бил. Би одоо чинь ирээл ингээл анх ирээд юмөр нэг за 50,000 60,000 төгрөг магадгүй хоолыг тантад амар үнэтэй санагддаг байсан бол тэдэртэй уулзаад ихсэн чинь тэдэр чинь 100,000 150,000 200,000-аар нэг өрөөнд хоол идээд эхэлж байгаа шүү дээ. Тэнгүүт тэр стандарт тохироод ингээ амьдраад эхлэхээр угаасаа нэг тэр энгийн зүйл болоод эхэлчихсэн байна. Би ингээ борлуулалт хийнэ гэхэлэр ягаад ч юм надад ийм одоо нэг юм буруу нэг юм хүнийг одоо юм нэг муухай санагддаг гэсэн борлуулалт хийн те хүнд юм зарна гэдэг нэг үнцгэн. Тэгсэн чи яг юм бизнес хийдэг ах эгч нартай уулзаад борлуулалт хийдэг хүмүүс ингээд айгуух цаг өнгөрөөгд ихсэн чи би юу ойлгосон бэ гэхээр oh shit борлуулалт ч мөр уусаал бүр ингээл өдөр тутмын юм биш. Уусаа ингээл зарч тийс ингэдэж штэ тэгдэж штэ гэдэг байдлаа. Тэгэхээр
хүн нэг мэдрээд байдаг да. Яалтчгүй нэг тийм токсик найзууд ч юм уу токсик тийм буруу хүлээд байл үзүүлдэг хүмүүсийг айлтгүй амьдралаасаа катлах хэрэгтэй бол катлах хэрэгтэй юм байлаа. А мөн дээрээс нь бүр ухамсартайгаар өөрийнхөө хүрмээр байгаа хүмүүстэй одоо ямар болмоор байгаа тэр хүмүүстэйгээ цаг хугацаа өнгөрөөх хэрэгтэй юм бэл. Бүр ямар баймаар байгаа цаг хугацаа өнгөрөөх хэрэгтэй юм бэл. А тэгэхгүй болвол яг хүн комфорт зонд байгаад байх юм бол тэгэл байсараа л өнгөрөх юм бэл. Одоо би л хувьдаа яасан бэ гэхээр би яг нэг залуутай танилцсан гээл инстаграмаар бичээд бро надад хийж байгаа юм чи амар таалагдж байна. Хойлоо ингээд уулзаад мань чамд энэ талаар тусч болж байна. Би чи надад энэ талаар тусаж болох уу? Окей тэгээл та гэж бид хоёр нэг удаа гүүгээл. Тэр нэг залуутай би танилцаа тэрнээс хойш надад орж ирсэн маш их нэтворк ингээд орж ирж байгаа. Тэгээ зарим миний ингээд клиент болоод ингээд явж байгаа чинь. Хэмэтчлийн явд юм бэл. Тэгэхээр нэтворк гэдэг зүйл бүр үнэхээр no joke юм бэлээ. Тэгээд бүр энэ дээр бүр зориулж ном унших хэрэгтэй юм бэлээ. Одоо миний л уншсан хоёр ном гэх юм бол Dale Carnegie-гийн Have to Win Influence Your Friend нэг найз нөхөдөө юу. За би ямарс энэ хавьд оруулчих зэ. Энэ номыг заавал уншаад үз. Энэ бол ерөөсөө миний уншсан харилцааны хамгийн шилдэг ном. Ерөөсөө бүр мэрэгжлийн нэтворкер харилцаа иддэг одоо тийм хүн болох хамгийн шилдэг ном. Тэгэхээр энийг бас уншаад үзээрэй гэж зөвлөмөр байна. За миний сүүлд ойлгосон айгүй чухал зүйл энэ ялж байгаа бизнестэй холбоотой гэхдээ айгүй ойлгосон зүйл бол ерөөсөө яг таны хүсэж байгаа тэр амьдрал хүсэж байгаа нөхцөл байдал ерөөсөө ганцхан тухгүй байдлын цаана байгаа. За ганцхан тухгүй байдал гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ганцхан тухгүй ярилцлаа одоо тийм conversation ганцхан тухгүй юм борлуулалтын хаалт ганцхан тухгүй нэг хэдхэн тухгүй юмны цаана байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр хүн ихэвчлэн яагаад гэдэг юм гэхээр нөгөө нэг бизнес хийж байгаа хүн чинь янз бүрийн юм ихээр мэдээж хэрэг асуудалтай тулгарна та. Янз бүрийн клиентийн асуудал, бизнесийн асуудал, эсвэл нэг санхүүгийн асуудлуудад тулгарна. Тэнгүүд хүн тэрнээс зугатаагаад идэм билээ. Зөв одоо бүр цаанаасаа. Эсвэл ингээд хүн мөнгө өрөөд эхлэн штэ тий. Мөнгө өрөөд эхлэнгүүтээ яна би мөнгө өрөөд байгаа гэдэг мэдэнгүүтээ дансныхаа нөгөө банкныхаа балансыг харахгүй айгаа зугатаагаад идэм билээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ та ямар нэг юмнаас зугатааж ийн гэдэг чинь тухайн асуудал, тухайн нөхцөл байдал, тухайн хүн таны дээр байна гэсэн үг. Тухайн таны дээр байна гэсэн үг. Тэгэхээр та ямар нэг юмны доор ороод ирэх юм бол үйлснийхээ хувьд, энергийнхээ хувьд юмны доор ороод ирнэ л гэдэг чинь ер нь бол хүн буруу зам руугаа явж байна гэсэн үг. Яагаад тэгэхээр Bible дээр гардаг байхгүй. Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээжээ. God created human as his image гэж бичсэн. Тэгэхээр нэгсэндөө хүн бол нөгөө нэг бурханы элементийн дотор агуулдаг гэж үздэг. Тэгвэл бурхан болоод энэ хор ертөнцийг бүтээсэн нэг юм байгаа даа шүү. Тэгэхээр бид нар тэдний элемент байна. Гэтэл бид нар тийм хүч өөрсдөндөө дотор оршдог гэдгийг мэдэхгүй нөхцөл байдал энэ нэг мөнгө, эд хөрөнгө хүмүүс гэдэг доор хууртадад ороод ирэхээр бидний асуудал үүсдэг юм бэл. Тэгэхээр миний зүгээр нэг бонус тип гэдэг өгөхөд ийм үг гэдэг юм бэлээ. Өглөө болгоныг ерөөсөө юугаар эхлүүл гэж. Яг залбирлаар юм уу, эсвэл төсөөллөөр юм уу, эсвэл яг бясалгалаар эхлэх хэрэгтэй. Шууд ажил руугаа битээ ор гэж. Ерөөсөө хорвоо ертөнц таны тархийг угаахаас өмнө өөрийнхөө тархийг эхлээд угаах хэрэгтэй. Ягаад тэгэхээр бид нар түрүүн ярьсан юмд бодох юм бол дандаа хүний нэг юм далд хумсар юмнууд байгаа даа стандартаа өсгөх эсвэл эргэн тойрны хүрээлэл гэх мэт дандаа хүн автоматар хийдэг зүйлүүд. Тэгэхээр хорвоо дээр гараад эхлээд үнтэй асуудал дундаа ороод бага асуудал ярьж ингэж явахаас өмнө эхлээд таны хэмжээ өөрийнхөө тархийг угаах буюу яг зөв фокусоор оруулах хэрэгтэй. Буюу залбирлаад яг төсөөллөөд гарах хэрэгтэй. Одоо ингэ би яг ингээл суугаа харж л байна л да. Яг ингээл 7 хоногт бас хард ингээл нэг 7 хоногт 1-2 улсаар ингээл аялал яваад байгаа шүү дээ. Аялангаа ажиллаад яваад байгаа. Тэнгүүт ингээд эхлээд яалч хүн яг энд харсан байгаа байхгүй. Жохон байхад энд харчаад би яг ингэж аялдаг, ингэж явдаг хүн болмоор нэгчлээ хараад тэгээд яг тэр харцсан учраас нэг зүг гарч ш надад. Тэгээд тэр зүг рүүгээ баг угаар өдөр тутмын нөгөө нэг те step by step жижигээр явсаар байгаад нэг мэдхэд нэрэл нэг 7 хоногт ямар нэг улсаар аялждаг, аялангаа ажилладаг, тэгээд бичлэг хийчдэг, нэг бизнес хийдэг залуу одоо хин нэгний дах, хин нэгний дэвдүү болцсон байна. Тэгэхээр би одоо бодохдоо юу гэхээр окей энэ хүрээ мөрөөдөл энэ миний зорилгоор биелж бодсон бол өнөөдрөөс миний ирээдүйд харж байгаа юм бол угаасаа бэлхэн тодорхой юм байна. Зүгээр цаг хугацаа орох юм байна. Би эндээ харцсан л угаасаа болох юм байна. Хүний санаа хүрсэн газар би энэ хүрнэ гэж өгөөд байна шүү дээ. Санаагаа шидсэн газар би чинь дагаал хүрчнэ гэж. Тэгэхээр тэр болгоныг яахын тулд өглөө бид нар өглөөг та одоо жоохон одоо Bible-аас авах юм бол бурхантай эхлэх хэрэгтэй байх нь байна. Manifest-аас ярих юм бол visualize буюу нөгөөдгөө харж эхлэх хэрэгтэй байх нь байна. Тэгээ сүүлдээ та тэрийг харсаар агаад сүүлдээ юу ч мэдрэхэ болно. Ягаад тэгэхээр одоо ингээд би аялсараа сүүл рүү ингээд нэг мэдрэхэ болчиход байх. Зүгээр л ингээд байж идэг тэгээд ингээд явж идэг болцсон учраас. Тэгэхээр харсаар агаад сүүлдээ мэдрэхэ болчихдог. Тэгээд та ямар нэгэн таны хүсэж байгаа тэр зүйл чинь зүгээр энгийн санагдаад эхэлж байгаа болол тань руу тэр зүйл чинь ойртож байгааг илэрнэ шүү. За тэгээд миний өнөөдрийн зүгээр хуваалцъя гэж бодсон энэ зүйл энэ байла. Саяны 3 зүйлийг
хэрэгтэй үндэ хэрэгтэй болох бах. Тэгээд бичлэг таалагдсан бол комент зэгт та нэг гэд бичээд сэтгэлдээ хуваалцаарай. Аль ойлголтод хамгийн их таалагдсан байх хуваалцаарай. Тэгээд дараагийн бичлэгийг цаг алдахгүй үзвэл subscribe дараад, лайк дараад, хонхоо дараад хүлээж аваарай. Бүгд амжилтсан.